За өнөөдөр та бүхэндээ олгоороо яг нөгөө нэг нийтдээ яаж хэрхэн Facebook-тэйгээ холбох вэ гэдгийг зааж өгнө. За тэгхийн тулд хэдүүлэнд маань дахиад нэг програм хэрэг болно. За тэрийг ихний ээлжинд татнаа. Тэр ямар програм гэхээр Ngrok гэдэг ийм програм байх хэрэгтэй. Энийг та бол Google дээр хайгаад хамгийн ихэнд гарч байгаа ngrok.com гэдэг рүү орно. За энэ чинээс болохоор get started for free дараад өөртөөхөө Google аккаунтаараа ч юм уу аль нэг юмараа ингээд нэвтрээд орчиж болно. За ингээд шинээр аккаунт нээгээд за энэ дээр та өөрсдөө уншиж байгаад сонгочих болоо. За та веб локал дээр хэлж байгаа хөгжүүлэгч гэдэг ингээд. За тэгээ Microsoft Store installer гэдгийг дараад Engineer Ngrok татаа суулгах чинь. За get гэдгийг дараад за та Mac цаг ашиглаж байгаа бол өөрсдийнх нь яг Mac-ийн сонголтоор цаанаасаа гаргаад өгчин. Тэгэхээр санаа зовхон байхгүй ялгаа ахгүй нэг ингээд татаад ерөнхийдөө суулгачнаа. За одоо ингээд за энд ингээ гараад ирлээ. За эхний хэлжинд энийг ингээд хуулаад тавиад өгнө. Дараад нь яах вэ гэхээр энийг ингээд хуулаад одоо хэдүүлээ маань порт нь 5678 гэж байгаа шүү дээ. Тэрийг ингээд сонгоод өгч гэсэн үг. За тэгэхээр одоо энэ local host 5678 гэдгийг multi-core гэдэг ингээд нэг цаанаасаа Ngrok-ийн маань өгж байгаа ингээд онлайн буюу серверүүдэд байршуулж өгж байгаа линк маань ийм болоод тавьчихж байгаа гэсэн үг байна. За одоо энийхээ дараа хэдүүлээ Docker install Docker зогсооцсон байгаа тийм ээ. За Docker болохоор хэдүүлээ эхний хэлжинд устгачнаа. За устгачаад дахиад ажиллуулна. За шинээр ажиллуулахдаа болохоор нийт тийм ээ. Хуучин нэрийг өгсөн ч болно. Энэ дээр яг өөрийнхөө хийсэн анхныхаа портыг 5678 гэдээ адилхан өгсөн бол 5678 ийгээд өгнө. За host path дээр болохоор одоо нэг дэлгэцсэн дээр байгаа нийтэн data гэдэг фолдерыг ихэд сонгоод өгч гэх юм бол хуучин бидний хэрэгжилж исэн файлууд маань устгахгүйгээр буцаа гараад ирэх гэсэн. За энэ дээр мэдээж нэг home node zig гэдэг нэгээ бичиж өгч юм. Дээр болохоор webhook .url гэж бичиж өгöd. За энд нь болохоор юу оруулж өгөх вэ гэхээр энийгээ сайн хараарай. Яг энэ маань энтэй адилхан байх юм бол энийг ингээд хуулаад Docker дээр оруулаад өгнө гэсэн үг байна. За тэгээ run дарчих гэсэн үг. За тэг уншилтан жоохон хүлээж агаад. За одоо local host 5678 руу хаалнаа. За ингээ орохоор my workflow гэдэг хуучин бидний маань ашиглаж ирсэн дата маань энэ ингээ устаагүй байж байгаа гэсэн үг. Тэгээд ийш ингээд үргэлжлүүлээд ороод ирэхэд ажиллах боломжтой гэсэн. За энэ дээр ямар өөрчлөлт гарч байгаа гэхээр энэ дээр түрүүн биднийг анх харж байхад local host гэдэг линк маань байгаад байсан шүү дээ. Тийм болохоор тэрийг болохоор хэвлээ нөгөө нэг Facebook буюу онлайн тиймэрхүү ертөнд онлайн зөвлөл рүү оруулах боломжгүй байхгүй. Яагаад гэх юм бол өөрөө чинь компьютер руу Facebook шууд хандах шат боломжгүй гэсэн. Тийм учраас хэвлээ ингээ серверт байрлаж өгч байгаа гэсэн байхгүй. За одоо Facebook-ийг хэрхэн холбох вэ гэдгийг зааж өгнө. Өнгөрсөн хичээлээр хэвлээ чатботоо Google Sheet-ээр ер нь бүгднийг холбосон байгаа. За Facebook-ийг холбохын тулд эхний хэлжинд хэвлээ Facebook руу ороод шинээр пэйж нээгээ. За public page нээгээд энэ дээрээ юу гэдэг online shop за ингээд хайд өөрсдийнхөө нэрийг өгч штэ. Нэг ч яах вэ? Нэг өөрсдөө нэг хийж online shop гэлний хийчих гэсэн байгаа.
За одоо ийм пэйжтэй болсон юм байна. За одоо энэ пэйж дээр за Facebook-ыг холбохын тулд хэдүүлээ эхлээд Meta Developer гэдэг зүйлийг хайгаад Google дээр хайгаад login гэдэг дараад шийдэ орчин. За тэгэхээр developers.facebook.com гэдгийг гараад ирнэ. За энэ дээр My Apps гэдгийг дараад хэдүүлээ шинээр create app зохиож өгнө. За app name нь болохоор online shop автоматжуулалт гэж зөвөрөгчсөн. За энэ дээр өөрийнхөө имэйлийг оруулаад өгчнө. За use cases дотор болохоор компьютер хэдүүлээ яах вэ гэхээр business messaging дотор энэ Facebook-ийн мессежийг сонгоод өгнө. Яг нь дараад нь бас нэг өөр автоматжуулалт нэмэх бол manage everything on your page гэдгийг сонгоод өгч гэсэн байгаа. За тэгээд эхний ээлжинд энэ business portfolio гэдэг зүйлийг ашиглахгүйсэн ч болно. За гэт юм хэд өөрсдийнхөө аппликейшнийг Facebook эхний ээлжинд нээчин. За дараа нь болохоор энэ use case гэдэг рүү орно. Use case рүү ороод эхний ээлжинд engage with customers буюу messenger-ийнхаа customize гэдэг дараад орчин. За энэ дээр одоо яах вэ гэхээр Messenger API settings руу ороод тэр хэвлээ одоо холбож өгнө. За өөртөөхөө workflow руу ороод эхлээд энэ тест URL хэвлээ одоо эхний ээлжинд хэвлээ өөртөө шалгаж үзэх болохоор тест URL дараад үнэхээр болчлаа гэх юм бол production URL гэдэг ашиглан эхний ээлжинд хэвлэхээр тест URL гэдгийг сонгоод энэ callback дээр нь тавьж өгөөд verify token дээр нь өөртөө бичээд хадгалаад өгчихнө гэсэн үг. За одоо энэ дээр ийм алдаа зааж байна тий. Тэгэхээр энийг хэдүүлээ яах вэ гэхээр execute хийж тэгээд Facebook маань ийшээ хандаж үзнэ гэсэн үг. Тэгэхээр ингээд execute хийчээд тэгээд verify гэсэн үг. За ингээд execute хийчихэнгүүт л энэ нэт маань ажиллаж байна тий. Одоо энэ дээр ногоороод ингээд Facebook-ийн маань мэдээллийг авч чадчихна гэдэг зүйлийг харж байгаа гэсэн үг. За одоо нэрэ Messenger API руугаа дахиж буцаж ороод энэ generate access token гэдэг энийг холбох хэрэгтэй. Энэ дээр юу холбож өгөх вэ гэхээр өөрийнхөө аль пэйжийг холбож өгөх юм бэ гэдгийг пэйжээ сонгож өгөх хэрэгтэй. Тэгвэл готлын чинээс яах вэ гэхээр энэ current page сонлыг дэ сонгоод зөвхөн одоо шинээр нээсэн те online shop test гэдгийг ингээд сонгоод хадгалаад өгөх байгаа. Гэмбэл одоо энэ дээр маань ингээд online shop test гэдэг зүйл маань ингээд холбогдчихлаа гэсэн үг. За энэ дээр нь болохоор subscription нэмж өгнө хэдүүлээ. Тэр юу нэмж өгөх вэ гэхээр messages гэдгийг нэмээд confirm дараад өгч гэсэн үг. Болчлоо гэсэн үг байгаа. За бидний энэ энийг ажиллаж байгаагүй шалгах арга нь юу байх вэ гэхээр за тэрний өмнө эхлээд хэдүүлээ ингээд чат маань ирж байгаа. Тийм учраас буцааж хариу өгөхөд болохгүй байгаа учраас энэ хэсэг дээр нэмэлт юм оруулж өгнө. За access token гэдэг энэ тэнцвэг нэмэх ардлыг бүгднийг устгаад хонд нь юу тавьж өгөх вэ гэхээр Messenger API руугаа орж агаад use case гэдэг рүүгээ орж агаад Messenger-ээс сонгоод за тэгээ энэ дотор Messenger API settings руу ороод за энэ generate access token гэдэг нь нээж аваад энэ generate гэдгийг дарчихна гэсэн үг. Энд дээр болохоор биднэрт
Таны код маань ингээд өгч байгаа. Хуулж аваад access token гэдэг тэнцвүүгийн нэмгийнхаа ард очиж аваад тавьчихна гэсэн үг. За ингээд шалгаж үзэхэд бол webhook 1 гэдгээ сонгоод execute гэдгээ дарчихна. Тэрнийхээ дараа пэйж рүүгээ сайн байна уу гэж бичнэ гэсэн үг. За тэгээд эргээд харахад за ингээд энэ маань ажиллаж байна. Agent маань ажиллаж байна. За agent-аас хариу өгч байна. За хариу маань мессенжер дээр очиж байна гэсэн үг. За эргээд харах. Сайн байна, баярлалаа. Ямар бүтээгдэхүүн сонирхож вэ? Барааны нэр эсвэл англи хэлээр хөндлөл хэлэхээр продакт шийдээс өмнө нөөц мэдээлэл шалгаад тэнд хийж өгнө гэж. За одоо тэгүн готл хэдүүлээ. Одоо нөгөө Google Sheet рүү маань орж ийн үгүй юу гэдгийг шалгаж үзэх хэрэгтэй. За Google Sheet-ийн дотор маань hoodie байгаа. Ийм төлбөртэй байгаа. За энэ бүртгэл дээр маань орж ирэх нүггүй гэдэг одоо шалгаж үзнэ гэсэн үг. За дахиад ингэж яагаад сайн байна уу? За сайн байна уу гэж. Би hoodie авах гэсэн юм аа. Excel хэмжээнээс нь хоёрыг авъя. За энэ болохоор тэгээд нэг тест хэлбэр болохоор ингээд нэг хариултанд хоёр хариулт өгöd гэдэг юм. За одоо энэчнээс маань нэг юг мэдээлэл маань авсан байна. Google Sheet-ний бараанаас маань. Тэгээд AI agent маань боловсруулад цаашаа мэдээлэл өгнө гэсэн үг. За одоо энэ дэр ингэж болж байна. Excel hoodie 136,000, хоёрыг авал ингээд 72,000 болно. Ийм өнгө байна. Тэгээд бүртгэхэд надад нэр утас хаягаа бас ингээд төлбөрөө ингээд илгээгээд скриншотоо ингээд явуулсан дараа ийм ингэнэ гэдэг өөрөө ингээд автоматар цаас бичиж өгч байгаа гэсэн үг байхгүй. За тэгүн гутал нь одоо хар өнгө нөөс авъя. Тэд нэрээ бичээд утасныхаа дугаар бичээд тавдугаар тийм 4.15 тоотод авъя гэж бичсэн гэсэн үг байна. За юм шалгах юм заавал энэ нөгөө webhook ажиллуулж одоохондоо шалгана. Дараад нь бүгд болцсон байна гэж үзэх юм бол хэдүүлээ дараад нь бүгдийг нь ингэж дарахгүйгээр publish хийгээд тавьчихад юм хэдөө болно гэсэн үг. За одоо манай энэ нөгөө нэг append-active гэдэг энэ нөгөө нэг бүртгэлийн сөргөн маань сая бүртгээд оруулчлаа. Одоо буцаагаад хариу өгч. За таны баярлалаа цэцэглэл амжилттай бүртгэлээ. Ингээд hoodie хар өнгөтэйгээс 2 ширхэг авна. Ийм нэртэй утасны дугаар ийм гэж очихоор нийт үнэ болно. За энэ доодноос нь ингээд хийгээд төлбөрийнхөө скриншотыг явуулна гэдэг ингээд төлбөрөө баталгаажуулах гэдэг гэж байгаа гэсэн үг байна. За тэгээд хэдүүлээ нөгөө Google Sheet рүүгээ ороод харахад тань дээр ингээд үүсч штт. Энийг хэдүүлээ номерлцсан болохоор болох байгаа даа л та. Энийг бол өөрчлөх юм чинь нэг ингээд тавьчих юм. За одоо ингээд энэ 5 сарын 17-нд ингээд ийм ID-тэй, ийм нэртэй, ийм дугаартай ийм хүн hoodie-гээс нь ингээд 2 ширхэг захиалсан гэдэг ингээд гараад ирнэ гэсэн үг. Өөр сайзнаас захиалах юм бол энэ дотор ингээд L сайзнаас нь улаан өнгөтэйгээс гэдэг ингээд тус тусдаа бичигдээ гараад ирнэ гэсэн үг байна. За та энэ дотроос өөрчлөх ёстой зүйл нь юу гэхээр энэ AI agent дотор энэ system-s гэж байгаа. Энэ дээр болохоор за ерхий бол би ингээд товч тодорхой мэд бичсэн та эдийн чинь харж байгаад өөртөө солихон байвал солино гэсэн. Одоо жишээ нь төлбөрийн мэдээлэл дотор дансны дугаар, дансныхаа нэр мэрийг ингээд сольж өгөөд тэгээд одоо өөрийнхөө данс масыг байршуулад тэгвэл одоо энэ дээр ирж байгаа төлбөрийн мэдээлэл дээр таны дансны дугаар, таны мэдээлэл өөр тэгээд олон банк ч өгсөн болно. Ийм банкны сонголт байгаа ингэж байгаа хийж байгаа гэдгээ та өөрөө хэлээд өгч болно гэсэн үг байна. Тэгэх юм бол манай AI маань яг энэ өгсөн мэдээллийн дагуу ихэд хариулаад өгч гэсэн үг.
За хэдүүлээ одоо бүгднийг publish хийгээд live болгоно одоо байнгын энийг дарахгүйгээр одоо ингээд ерөнхийдөө болцсон гэж үзээд publish хийж үзнэ. За тэгхийн тулд эхлээд нэг webhook-ийнхаа production URL гэдэг линкийг хуулж авна. Хэдүүлээ тест биш одоо яг нэг идэвхжүүлэх байгаа учраас энүүгээр за тэгээд энийгээ publish хийчнэ. Online shop test гэдэг юм тийм. Гэт publish хийчихнэ. За тэгэн гутлаа шиг орж одоо нэг Messenger дотор Messenger API settings дотор хамгийн ихнийхээ энэ configure webhooks гэдэг энэ дээрээ одоо хуучин бол тест энэ хард нэг тест гэж байгаа шүү дээ. Тэр тестинг байлуулаад яг жинхэнэ reel одоо нэг live болж байгаа зүйл линкээ тавьж өгнө гэсэн үг. За энийгээ тавиад ингээ хадгалчихна гэсэн үг. За тэгэхээр одоо ингээд энэ байнгын execute workflow гэдгийг ерөөсөд дарах шаардлага болж байгаа гэсэн үг. За одоо энэний дараа хэдүүлээ энэ аппликейшн publish хийхгүй бол зөвхөн admin-тай л page гэдэг харьцах боломжтой болж байгаа гэсэн. Одоо энийг ингээд сайн уу гэдэг хэлээ бичиж үзье л та. Одоо энэ дээр execute гэдэг дарааг байгаа шүү дээ. Энэ дээр очиж одоо энэ дээр эхэлж байна. Одоо хариултаа өгсөн байна. Одоо ингээд харахаар сайн байна уу танд өөрөө тань зөвлөг билээ. Ингэж байна гэдэг. Тэгэнгүүт л би хаяа буруу өгчээ. Миний хаягийг өөрчлөөд хан уул дөрөв 678-д авъя гэдэг ингээд бичиж бас болно гэсэн үг. Тэгэнгүүт л автоматар цаашаа нэг энэ Google Sheet рүү чинь мэдээлэл нь шинжлэгдээд орох хэрэгтэй гэсэн үг байгаа. Мессенжертэй холбогдчихъя. За одоо хүлээн авлаа. Таны хаягийг амжилттай өөрчлөлөө. Ингээд хан уул 456-78. Мөн бид нар Сүхбаатар дөрөв гэж хэлсэн бол одоо энэ дээр хан уулыг 506-78. Яг энэ нөгөө user ID буюу энэ нэг цар ганц ID-гаар нь тухайн хүнийг таниад ардталт байгаа мэдээллүүдээ өөрөө хүснээрээ өөрчлөөд солих боломжтой гэсэн үг. Тухайн би дугаараа буруу алдаатай бичиж явуулчих юм. Миний дугаар тэр шүү, энэ шүү гэдгийг ерөнхийдөө дахиад ингээд хэлээд өгөхөд автомат болт нэг энэ доор нь шинээр үүсгэх биш, яг энэ тухайн энэ дээр нь засаад явах боломжтой гэсэн үг байхгүй. Таад маань одоо байнгын нэг дараад байхгүй. Docker асаацсан байх ёстой. Энэ ngrok гэдэг зүйлийг асаацсан байх ёстой. Тэгээд энийгээ publish дарсан байх ёстой. Ингэсэн тохиолдолд таны одоо Facebook чинь пэйж бүрэн 100% автомат чатботтой боллоо гэсэн үг. Agentтэй, өөрийн гэсэн agentтэй боллоо гэсэн үг. За одоо төлбөр яах вэ гэхээр одоо нэг бүртгэл гэсэн хэсэг дээр байгаа шүү дээ. Бүртгэл гэдэг хэсэг дээр яах вэ гэхээр энэ ард нь payment гэдэг үсэгтэй байдаг чинь. За энэ дээр тухайн хүн ямар төрлийн бараа хэдэн ширхэг захиалсан төлбөрөө хийсэн үү хийгээгүй юу гэдгийг л ерөнхийдөө бичээд өгч гэсэн. Тэгэхээр танд төлбөр хийгээгүй хүмүүс рүү төлбөрөө шилжүүлнэ үү гэж утсаар мессеж явуулах юм уу, эсвэл ярих хэрэгтэй хэрэггүй юу, эсвэл төлбөр орсон байвал төлбөрөө шалгах хэрэгтэй хэрэггүй юу гэдгийг чинь л хэлээд өгч гэсэн үг байгаа байхгүй. За тэгэхээр тэрийг яаж хийх вэ гэхээр миний өгсөн файл бол нэг иймэрхүү болсон байгаа. За энэ дээрээс хэдүүлээ энэ дээр нөгөө нэг access token гэдэг мессенжер дээрс линк авсан шүү дээ. За энэ линкээ энэ дээр ингээд дахиж оруулаад өгөөрэй. За тэгэхгүй бол та хэд энэ дээр өөрчлөлтөө байгаа болохоор энэ ажиллахгүй гэсэн үг шүү. За энийг ингээд оруулаад өгчихнө. За мөн нөгөө нэг энэ Google Sheet-тэй болохоор refresh дараад тэгээд яг payment гэдэг хэсгийг сонгоод өгчихнө гэсэн үг. За тэгээд төлөө publish хийгээд үзнэ. За publish хийснийхаа дараа одоо нэг төлбөрийн баримт пэйж рүүгээ явуулаад үзнэ. За тэгэн гутал яаж байгаа вэ гэхээр за одоо энэ чинь ингээд төлбөрийн баримтаас энэ зураг ирсэн байна. Зураг маань төлбөр үү эсвэл хэрэгтэй хэрэггүй аль хэрэггүй файл байсан бол өөр чат очно. Төлбөр байх юм бол Google Sheet-эн дээр одоо Google Sheet-эн дээр ингээд төлбөр шалгах гэж ороод ирсэн. Нэгэн төлбөрөө хийсэн юм шиг байна. Та шалгаарай гэдэг орой гэртээ ирээл та хаан банктайгаа өөрийнхөө данстайгаа тухайн оны нэр мөнгөнд дүн таарж ийн үгүй юу гэдгийг шалгаад үзчихнэ гэсэн үг байгаа байхгүй.
та энийг өөртөө яаж баяжуулж болно? Одоо энэ дэр нийт төлбөр нь хийдий. Одоо тий тэр мэрийгээ тавьж болно. Хүснээрээ энийгээ сайжруулж болно гэсэн үг байхгүй. За тийм гол хариулт нь юу гэж ирж байгаа гэхээр таны төлбөр баталгаажаа таны манай уралд ярьж ирэх хүртэл төрөлөө нөө манай уралд ачаалаа самж 1-3 өдрийн дотор очно гэдэг ингээд тухайн хүнтэй маань ингээд шатлаад дуусгаж байгаа гэсэн үг. За тийм гол одоо ингээд нэр утасны дугаар гэрээ хаяг юу энэ хүүдийнээс ингээд хар өнгөтэйгээс нь 2 ширхэг захиасаа та төлбөрөө шалгаарай гэх юм бол орой та үржрэл за энэ хүн 72,000 төгрөг хийсэн үү хийгээгүй юу гэдгийг шалгаад хийцэн байх юм бол хүргэлтийн ажилтнанд энэ хоёр мэдээллийг энэ гурван мэдээллийг ингээд за энэ хаяг дээр ийм явуулаарай гэд хүргэлтийн ажилтнанд өгч гэсэн үг. Ингээд ерөөсөө болоо. За одоо нэг зүйл нь болохоор энэ Facebook-ийн аппликейшнийг хэдүүлээ паблиш хийхгүй бол зөвхөн одоо нөгөө нэг юу маань би одоо энэ пэйжийн админ болохоор надтай л зөвхөн энэ пэйж маань харьцаж байгаа. Өөр хүн бичих юм бол харин болохгүй гэсэн. Тэхийн тулд энэ пэйжийг хэдүүлээ заавал энэ publish гэдэг зүйлийг хийх ёстой. За publish хийхин тулд хэдүүлээ publish гэдэг дээр дараад орохоор энэ privacy policy URL гэж байгаа. Энийг go to app settings гэдэг рүү. За энэ дээр юу хийх вэ гэхээр хэдүүлээ аппликейшныхаа зургийг оруулж өгөх ёстой. Нэгдүгээрт 1024/1024 хэмжээтэй энэ зураг оруулж өгнө. Privacy policy гэдгийг энийг нь яаж хийх вэ гэхээр хэдүүлээ Google Docs ашиглаж болно гэсэн үг. Google Docs ашиглаад энэ дээр хэдүүлээ ChatGPT-гээр надад одоо энийг маань бичээд өгөө. Хөөе. Мэдээллийг таахгүй. Ингээд privacy policy бичүүлж юм гэсэн. За тэгээ нууцлалын бодлого ингээд явуулж аваад шинэ Google Docs нээчээд энэ дээр ингээд байрлуулж гэсэн үг. Хэмжээг нь жоохон багасгаж. За энд нь таваархоо нээлийг бичдэг тийм ээ. Тань дээр яагаад бичдэг. За энийг болохоор харин share хий. За share хийхдээ энэ линк за нэг эдитер болгосон ч болно хамаагүй. За тэгээ copy link дараад за энэ уулын линк энэчээ байрлуулад өгнө. За тэгээ категори бас сонгож өгөх. Энэ болохоор ерөөсөн Messenger bots шүү дээ. Бизнес дээр зориулсан Messenger bots гэж байгаа. За энэ дээр 1024/1024 хэмжээтэй зураг оруулж өгнө. За тэр зургаа би хийлгэчихье. Тэт 1024-ийг Тэ. За ингээд зураг маань бэлэн болчихлоо. Зургаа татж аваад энэ дээрээ оруулаад өгөх гэсэн үг. За энэ одоо нэг хэмжээг нь буруу гаргаад өгсөн байна. Чинь 1024 гацхан 1024 байх хэрэгтэй. За энэ зургаад татчаад тоошоо оруулаад өгнө гэсэн үг. За одоо ийм зурагтай болчихлоо гэсэн. Одоо энийг ингээ хадгалнаа. За саяныхаа файлуудыг оруулаад энэ Google Docs-оор зургаа харуулад категори сонгож өчөөд тэгээд refresh save change гэдэг дараа refresh дарчгаар ингэ болчихж байгаа гэсэн. За тэгээд одоо хэвлээ
publish нэ. Одоо нөгөө publish гэдэг кнопк маань зүгээр болсон байгаа. Монготлаа. Одоо энэ мачулта бүгд ингээ publish хийж байгаа гэсэн үг. За одоо ингээ publish болцсон учраас би биш өөр хүн чат одоо би болохоор өөр админ шүү дээ. Админ нь болохоор ерөнхийдөө чат бич тест үед болдог. Одоо тэгэн гол зүгээр бусад хэрэглэгчид чат бичих юм бол шууд ерөнхийдөө манай автоматжуулалт маш шууд ажиллаад эхэлнэ гэсэн үг байна. За. Тэгээд миний нөгөө нэг чатыг маань мэдчихэж байгаа болохоор шинэ бүтээгдэхүүн хайж эсвэл өмнөх захиалга шалгах уу, төлбөр хөрөлтийн талаар асуух уу гэдэг ингээд мэдчихэж байгаа болохоор надад ингэж хариулж байна гэсэн үг. Сайн үргэлжлүүлсэн та хэдтэй баярлалаа. Асууж лавлах юм байх юм бол доор хэсэгт комент хэсэгт бичиж болно. Тухай бүртэнд би бас мэдэхгүй байгаа зүйлүүдийг хэлээд өгч болно. Эсвэл нийт нь олон хүн байх юм бол бас бичлэгээр хүргээд өгч болно. За баярлалаа.